За яг одоо бол 2017 оны эрүүл мэндийн сайдын тушаалаар л явж байна. Энэхүү тушаал дээр болохоор ерөнхийдөө 26 төрлийн өвчин гадаадд бол эмчилүүлэх зайлшгүй шаардлагатай өвчний жагсаалтуудад орж байна. Ерөнхийдөө эрүүл мэндийн даатгалын эрсдлийн сангаас бол гадаадд эмчилүүлэх шаардлагатай эмнэлгийн иргэдэд бол санхүүгийн дэмжлэг бол олгодгүй. За одоо бол энэ сайдын 17 онд баталсан энэ тушаалаар болохоор ерөнхийдөө сайдын багцаас ерөнхийдөө санхүүгийн дэмжлэг олгодог байгаа. Нийт эмчилгээний зардлын одоо нөгөө эмчилгээнээс бусад зардлыг оруулахгүйгээр зөвхөн эмчилгээний зардлын 5%-ийг буцааж олгох журмаар бол явж байна. Ерөнхийдөө бол энэ нөгөө 26 өвчнөө анх бол 2011 онд засгийн газрын 226 дугаар тогтоолоор гадаадад зайлшгүй шаардлагатай өвчний жагсаалтыг батлаад ерөнхийдөө бол санхүүгийн дэмжлэг бол олгодог болсон байгаа. За энэ нь бол тухайн үед бол 39 төрлийн өвчин байсан. За эдгээр өвчнийг бол шат дараатаагаар багасгаад за ерөнхийдөө гадаадад эмчилүүлэх өвчнийг бол ерөнхийдөө аль болохоор Монголдо эмчлэх бодлогыг бол баримтлаад ажиллаж байна. За энэ зарчмаараа болохоор ерөнхийдөө эмнэлгийн олон улсын стандарт өдөртөмжийг бол зайлшгүй шаардлагаар Монгол нэвтрүүлэх шаардлагатай байна гэж үндсний үндсэн дээр бол ерөнхийдөө 2021 оны 1 сарын 1-ээс гүйцэтгэлээр санхүүждэг тогтолцоонд шилжсэн. За үүнтэй зэрэгцүүлээд Америкийн болон дэлхийн 260 гаруй орн хэрэгэлдэг автодид захын платформыг бол Монголдо нутагшуулаад эмнэлгийн мэргэжилтэн бол бүгд үн төлбөрөөр хэрэгэлдэг болсон байгаа. За ингэснээр бол ерөнхийдөө хавдар болон зайлшгүй шаардлагатай гадаад эмчилүүлэх өвчнүүдийг бол Монголдо эмчилэхэд онцлогоо эмчилгээний заавар өдөртөмжөөр бол бүрэн хангагдсан. Гэвч эмнэлгийн тусламж үйлчилгээ бол ерөнхийдөө маш олон төрлийн хүчин зүйлээс шалтгаалдаг тоног төхөөрөмж, эмнэлгийн мэргэжилтсэн байдал, замун төрөнд төрцөнчлэн заавар өдөртөмжийн үндсэн зохицон дээр бол эмнэлгийн тусламж үйлчилгээ явуулдаг учраас хүний нөөцөө бэлдэх тоног төхөөрөмжөөр оруулахын шатаартай алхмуудыг бол аваад явж байна.